За олон улсын валютын сангаас Монгол банкны удирдлагуудын бие даасан хараат бус байдал нь хангагдаж чадахгүй байгаагийн дээр тус банкны алдагдлын хэмжээ 2023 оны байдлаар 7.4 их найт төгрөгт даваад байгааг анхааруулсан байна. Тэгэхдээ Монгол улсын нэр дээр бичигдэж байгаа 2 тэрбум гаруй долларын энэхүү алдагдлыг төсвөөс нөхөх эдийн засгийн бололцоо байхгүй гэдэг тайлбарыг Төв банкнаас өгч байна. Пассив активын хөрөнгөөс идэрсэн тохиол засгийн газар үндэсээс гарах замаар энэ зөрүүг нөхнө гэсэн ийм заалт энийг улсын хурлд оруулж танилцуулах ёстой. 2023 оны дүнгээр болохоор нийт актив 19 их найт тэгээд пассив 26 гэхээр 7.3 их найтын одоо жишээлбэл ийм зөрүү байна. Өөрөөр хэлбэл энэ засгийн газрын одоо үндэсээс гаргаж өөрөөр хэлбэл засгийн газрын өөр жишээлбэл энэ асуудлуудыг шийдэх ёстой байсан юм уу гэж харагдаад байгаа энэ заалтаар. Төв банкны алдагдал нь өөрөө Монгол төрийн байсан алдагдал юм а гэдгийг бол энэ хуулийн дээр бол зохицуулалтаар бол оруулж өгсөн байдаг. Төв банкны зүгээс бол энэ Монгол банкны энэ актив пассивын зөрүү нэмэгдээд байгаатай холбогдуулан энэ дээр бол улсын хурлд бол холбогдох хүсэлтэй бол ер нь бол гаргана. Актив хөрөнгөөс нэмсэн пассивыг бол одоо засгийн газрын үнцаасаар барагдуулах одоо боломж нь тэгтээ манай эдийн засгийн хувьд бол бас хязгаарлагдав. Монгол улсын төсвийг алдагдлгүй байлгах нь засгийн газрын гол санаач хэлэх сэдв болцоод байгаа энэ үед Төв банкны 2 тэрбум долларын алдагдал том дарамт болохоор байна. За энэ асуудлаар ойрын хугацаанд Монгол банкны санхүүгийн доктортой байдлын зөвлөлийг хариулт тайлбар өгөхийг үргэлжсэн юм а. За дараагийн хөндөгдсөн сэдв нь зээлийн хүүг бууруулах чиглэлд Монгол банк дөрвтэй ажил хийгээгүй гэсэн дүгнэлт байлаа. Арилжааны банкуд маань өөрсдөө энэ зээлийн хүү бууруулах тал дээр санхүүгийн одоо бүтээгдэхүүнүүдээ илүү оновчтой болгох ч гэдэм үү кредит скоринг системээ илүү наривчилж оновчтой болгох гэдэг дээр ерөөсөө санс наашлаг гарахгүй байна. Тэгээ зээлийн хүү бол тодорхой хэмжээнд жоохон орхигдсон юм болов уу гэсэн иймэрхүү дүр зураг бол харагдсан. Энэ дээр бол би өөртөө ч санал нэг ба. Бидэнд бол арилжааны банкудтай одоо шууд холбогдох юм сувг бол одоогоор байхгүй. Зүгээр банкуудын холбоотой бол албан уулзалтыг зохион байгуулах гэсэн юм төлөвлөгөө бол хийчихэд явж байгаа. За энэ Монгол банкны хяналтын зөвлөлийнхний цалин тогтоох тухай асуудал Төв банкны ажлын хариуцлага, хяналт, хараат бус байдал зэрэг олон сэдвүүдийг араасаа дагууллаа. Мөн цаашид Төв банкны үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулахыг ч зөвлөлийн гишүүд сануулсан юм а. За гэхдээ Монгол банкнд хөндлөнгийн хяналт тавих ёстой зөвлөлийн гишүүдийн цалин нь 10 жил өөрчлөгдөөгүй. За энэ удаар даргын цалин 2 сая төгрөгөөр, гишүүдийн цалин 1.8 сая төгрөгөөр тогтоохоор болж байгаа юм а. Өөрөөр хэлбэл 26 их найтыг эргэлдүүлж байгаа Монгол банкны үйл ажиллагаанд сарын 2 сая төгрөгийн цалинтай хөндлөнгийн шинжээч нар хяналт тавих ёстой болж байна. За энэхүү ажлаач сайн хийхийг гишүүд шаардаж байна. Харин хариуцсан даргын зүгээс сангийн сайд асуудлаа мэдж байгаа гэдгээр гишүүдийн амыг таглаад өнгөрлөө.